За галзуу кино сувагтан тавтай морилцгоо манайхан. Цаан чин Perfect Crown. Гэт нэг галзуу цуврал гарцсан байна. Хой. Тэгээд энэ цувралыг цаг алдахгүй та нартай яриад өгье гэд хідэн бороонууд нь хичээлээ. Галзуу цувралыг яаж мэдж байгаа юм бэ гэж юу? Зүгээр л тоглосон жүжигчдийг харахад л ойлгомжтой болчихж байгаа юм. Юу интерес ихсүүлээ. Галзуу биз? За тэгэхээр ойлгомжтой хамгийн ихний дугаарыг уламжлал ёсороо галзуу кино дээр ингээд коллаборашн хийгээд оруулж байгаа. Тэгэхээр цувралын бүтэн тайлбарыг та нар маань галзуу series угаасаа л ороод үзэн шүү дээ. Тэгэхээр энэ цуврал маань хэдхэн хоногийн өмнө гарсан учраас 7 хоногт 2 анги гарч байгаа юм байна. Тэгэхээр эхний 2 ангийг ингээд эхний партаар та нартай ярьж өгнө. Тэгэхээр хэдүүлээ 7 хоногт 2 ангиар л явчихна л гэсэн үг. За тэгэхээр моброн энэ галзуу цувралыг охид бүсгүүчүүдийн дотны найз болох өөрөөсөө түлхэгчтэй органик хүн даван компаниг албан ёсоор борлуулж байгаа Солонгосын Happy Monday брэндтэй хамтран хүргэж байна. Тэгэхээр та нар маань галзуу series сувагтан сабадараагүй сабадараад нэг дээрээ. Ингээд энэ галзуу цувралаа хэдүүлээ эхлүүлцгээе. За Жусон улсын хаан ширээ 600 жилийн туршид оршин тогтножээ. Улмаар үндсэн хуульд хаан засаглал руу шилжсэнээр эрх мэдэл нь эрс суларч эцэстээ ёс төдий нэр хүндэл үлдэж. Гэсэн хэдий ч хааны удмынхны эрх мэдэл язгууртан анги давхаргын үндэс болж язгууртан анги давхарга нь удам дамжин улам бэхжсэн байна. Хойж үеийнхэн ч энэ анги давхаргаа хадгалж үлдэхийн тулд өөхөн хатан тэмцэх болжээ. Дээд зинданыхны хүүхдүүд суралцдаг нэр хүндтэй Royal Academy сургуульд сурагчид 2009 оны хаврын шалгалтынхаа үр дүнг харахаар цугласан байгаагаар кино эхэлнэ. Жигсаалтын 1-р Жужаг тэнхмийн Со хийж орсон бол 2-р байранд Чо Ён тэнхмийн Рю Минсог шалгарч. Энэ хариуг харсан нэг залуу бухимдаж байна. Тэр залуу 2-р байранд орсон Минсог байлаа. Тэгсэн тэрэн дээр хийж үерээд шарыг нь малтна. Чи ялна гэдүүсэн дахиад ялагдчихаа шүү. Өчүүхэн амьтдал ийм юмны хойноос үхэн хатан хөөцөлддөг. Чи ядрахгүй байна уу? Яасан? Чамд хэцүү байна уу? Энэ шалгалт уг нэг амархан байсан юмсан. Чи ялагдсаа. Зүгээр л ялагдлаа хүлээн зөвшөөрч сур. Илүү дутуу юм ярьж өөрийгөө онигонд оруулах хэрэггүй. Чүмүү язгууртан биш байж байр сууриа мэдж яриараа хөөе. Язгууртан нов шиг хараад байгаарэ. Чи жоохон хичээлтэй Минсого. Дандаа ялагдаад авах хэцүү байдгүй юм уу? Чи чинь мундаг язгууртан бидтэй, хувцс хондрыг нь хараад байгаарэ. За тэгээд хийж үг явхад шарн хөдөлсөн Минсог галзуурах шахна. Дараа нь хичээлийн эрхлэгч хийж үг тэнхмийн багштай хамт дуудаад уулзлаа. Сон хийж үү. Чи манай сургуулийн үүсгэн байгуулагдсан суурь философиг мэдэхгүй юу? Хааны удмынхан энэ сургуулийг яагаад байгуулсан бэ? Нөгөө адил тэгш боломжийг олгохын тулд. Тийм. Хааны болон язгууртан удмынхан хэдий агууж дандаа язгууртнуудыг сургуульд авах нь өрөөсгөл байсан учраас язгууртан биш хүүхдүүдийг сургуульд авч эхэлсэн хэрэг. Ингээд энийг яаж хэрэгэлдгийг хэн зохион бүтээснийг чи мэдхүү. Сэжон хааны зарилгаар Жан Ёншил зохион бүтээсэн юм. Харц гаралтай ч гэлээ агуу ухаантай хүн байсан байгаа юм шүү. Мэ чи энийг ав. Дурсгаад өгчгээ. Хичээлийн эрхлэгчийнх нь энэ яриа хийжүүд нэгийг бодогдууллаа. Тэгээд язгууртан гаралгүй гэдгийг нь сануулж байхын тулд өгсөн тэр сувнерийг хийжүү сургуулийнхаа гадаа орхичход яваад өгнө. За тэгээд тэр цагаас хойш олон жил өнгөрлөө. Томоохон компани захирал болсон хийжүү менежерүүдтэйгээ хуралдаж байгаагаар кино үргэлжилнэ. Борлуулалтын тал дээр өрсөлдөгч компанида ялагдаж яваад тэр сэтгэл дундуур байлаа. Тиймээс тэдний талд ажиллахаас татгалзаж өрсөлдөгч компанид нь ажиллах болсон хэвлэлийн төлөөлөгчийн амьдралыг ухаж ямар нэг асуудал олж сенсац тэгдэхийг хийжүү захирлуудад даалгана. Энэ хэцүү биш үсттэй. Хэцүүч биш л дээ. Хэрвээ хэцүү биш бол одоо хийдэ. Жохон хямд бохир тоглолт хийчих. Тэгэхэд л болно. Нийлүүлэлтийн хувьд нийлүүлэлтээ 50%-аар бууруул. Хэрэглэгчдийн дотор фомо үүсгэх замаар 50% бараага бүгдийг нь борлуулад дуусга. Вайрал болго. Маш хурдан, маш чангаар. Гэхдээ үйлдвэрлэж гисэн тал бүтээгдэхүүнийг яах вүлээ? Хайчихгүй юу? Юу? Шатаад гэм үү, болдг юм уу? Боломж олон байгаа шүү. Хайран биш үү? Манай менежер ч их аривч хямгач хүн шүү. Аривч хямгацсаар угаад асар баян болох байх. Тийм үү? Харин өөрийнхөө мөнгөөр юу хийхийг би өөрөө мэдчихье. За тэднийг ингээд хуралдаж байтал генет сэрүүлэг дугарсанд тэнд байсан бүгдээрээ сандарцгаалаа. Тэгсэн энэ үед хийжүүгийн туслах яарч орж ирээд. Эзэн хааны төрсөн өдөрт очих ёстой болохоор яаралтай явахгүй болохгүй нэ. Ингээд учралсанд хийжүү дуртай дургу хурлаа дуусглаа.
Өнөөдөр би хааны төрсөн өдөрт очих учраас та нарт том сэдэв гарч ирлээ. Тэгэхээр яах ёстойгоо мэдж байгаа үстэй. Юу лээ? Нийтлэл. Castle Group-ийн өв залгамжлагч эзэн хааны төрсөн өдрийн хүлээн авалтад оролцлоо гэдэл. Сүртэй биш гэж юу? За ингэ төрсөн өдөр рүү явах замд тусалхан тэрнээс та үнэхээр өв залгамжлагчаар тодорсон гэж юу? Ингэж гайхаад асуухад хийж үуч. Жинхэнэ залгамжлагч нь юм дуурахгүй байхад яагаад болохгүй гэж хүссэн зүйлээ хэлээд байвал бүтчихдэг гэдэг баха. Гэж хариуллаа. Энэ үеэр хааны ордонд хааны удмынхан болоод бусад язгууртнууд бүгдээрээ цуглж эзэн хааны төрсөн өдрийг тэмдэглэх гэж байгаа тухай мэдээ орон даяар тарж байлаа. Харин нөгөө талд ханхүү Иян төрсөн өдрийн ёслолд оролцохоор төдийлөн яарахгүй байсанд ордны үйлчлэгчд нь яахаа мэдэхгүй сандралцгаана. Тиймээс мань ханхүүгийн туслах Хён тэрнийг яаруулах гэж чадлаараа хичээнэ. Өглөөжин анд явж байгаад ирсэн Иян ханхүү ёслолд төдийлөн яарахгүй байсан учраас Хён туслах, ханхүүг орой гэхэд ёслолд бэлэн болгох гэж байдгаараа хичээнэ. Хён туслах ханхүүтэй харилцахдаа өнгөн дээрээ ордны зан үйлийг хатуу баримталдагч тэр хоёр хоорондоо найз нөхдийн холбоотой болох нь илэрхий. За тэгээд орой болоход Солонгосын бүх томоохон хэвлэл хааны ордны гадаад цуглж эзэн хааны төрсөн өдрийг тэмдэглэхээр ирсэн язгууртнуудыг гайхан шагшиж мэдээ дамжуулж байлаа. Энэ үеэр нэг час улаан спорт машин ирээд дотроос нь час улаан хувцастай хүн буусанд тэр нь хийж байлаа. Хааны ордонд болж байгаа хүндэтгэлийн ёслолд час улаан хувцастай ирсэнд нь сэтгүүлчид бүгдээрээ гайхацгаана. Зарим нь тэрнийг олонний анхаарлыг татахын тулд зориудаар ингэж байна гэж бодож исэн бол зарим нь тэрнийг үдсэглэнтэй учраас ямар ч хувцас өмссөн хамаагүй гэж бодцгоно. Хийж үуч олонний анхаарлыг өөртөө татсандаа сэтгэл хангалуун байна. За sorry бажигра бүрэн гэлсний реклам алгадаадах юм. Тэгэхээр эрхэмсэг охид бүсгүүчүүд минь ээ. Цаан чин Солонгосын Happy Moon Day брендинг өөрөөсөө түлхэгчтэй органик хүн даван тампоныг албан ёсны эрхтэйгээр Монголд худалдаалж байгаа юм байна. Хавар гэхээр FS супермаркетуудаар болон CU-гийн бүх салбаруудаар. Найдвартай хамгаалалт 5 тухыг мэдрүүлэн гэд боддоо гал зүгц. Тэгэхээр өөрөөсөө түлхэгчтэй Happy Moon Day-г FS супермаркетуудаар болон CU-гийн бүх салбараас гэж. Хөдөлгөөн хорихгүй, аюулгүй. Хүнд даван органик материалтай бөгөөд бид маш эвтэйхэн. Өнөөдөр ч тасглаа үнэхээр тухтай хийлээ шүү. За хэдүүлээ тайлбараа үргэлжлүүлцгээе. Энэ үед хэвлэлийн багийнхан нь зогсоо зайгүй ажиллаж Castle Group-ийн өв залгамжлагч бүхний харцыг булааж байна. Гэх мэт нийтлэлүүдийг зогсоо зайгүй нийтэлсэнд тэр дороо вайрал болдог. Харин хааны ордон дотор бүх зүйл эрхэмсэг нам гүн байна. Ордны хүлээн авалтын үеэр язгууртнууд хийж өг ерөөсөө тоохгүй байгаа харагдана. Castle Group-ийн эзний 2 дахь охин гээд байгаа биз? 2 дахь охинч гэж 10-аас хүртэл нь ийм хүүхэд байдаг гэдгийг ерөөсөө мэдээгүй явсан гэдэг. Сон захирлын нууц хүүхдийг төрүүлсэн эмэгтэй энэ охиныг өсгөж яваад 10-аас хүрэхээр нь сон захиралд авчирч өгсөн гэсэн. Тэгвэл гэр бүлээс гадуур харилцаанаас төрсэн харц гаралтай л хүн юм байна штэ. Тэгээд л маш олон сул талтай байдаг юм байна л да. Ямар ч намгүй, их захгүй, дэг журамгүй. Галзуу юм болов. Энэ яриг нь сонссон хийж уурандаа хундгаа хаг цохиод тэдэн лөө догсонд цаадуулан сандраад яваад өгцгөн. Энэ үеэр хийж үгийн эцэг нэгтэй ах тээжүү ирээд тэрнийг үгээр идсэнд хийж үг энэнд нь илэрхий дургуутсан. Ахтайгаа ядаж хүндэтгэлтэй харьцаж чадахгүй юу? Чи бизнес сайн удирддаг байлаа гэд их ёсгүй айшилж болохгүй шүү дээ. Өнөөрэ танай борлуулалт буураад байгаа гэлөө. Уучлаарай. Хэдийгээр манай брэнд танах шиг сүртэй, өндөр үнэтэй сурчилгаа хийдэггүй ч борлуулалтаараа танахыг дагуулахааргүй илүү байгаа шүү. Чиний дутуугийн комплекс ажиллаад байна уу юу? Миний юу? Чамаас болоод уу? Чиний luxury маркетингд хэд төвлөрдөг шалтгаан чинь дотроо өөрийгөө хэн гэдгээ мэддэгтэй холбоотой байх гэж би боддог шүү. Өөрийнхөө дорд гарлыг нуух гэж үжээд л хүнжлийнхөө хэрээр хөлөөж ийдэг байх хэрэгтэй штэ. Чамаг ингээд байхаар надад хэцүү байна штэ. Худлаа үнжигсэн ах дүүс юм болохоор санаа зовох юм байна шүү дээ. Нохоо шиг хуцаж байх шүү. Хит их хуцаад байвал уяагаар чинь боогод алчин шүү. Замын хоёрыг ингээд муудалцаж байтал ордны үйлчлэгчид гарч ирээд зочдыг хүлээн авалтын үндсэн танхимлуу урьлаа. За тэгээд тэнд байсан язгууртнууд бүгдээрээ хүлээн авалтын танхим руу хөдөлгөхийг тэр хоёр хоёулаа харж зогсоцгоно. Хоёулаа энд муудалцаад яах вэ? Эдний хажууд өчүүхэн 2-8 ачин л гэсэн үг.
За тэгээд тэр хоёр эзэн хааны төрсөн өдөрт очлоо. Тэднийг их танхимд ороход эзэн хаан гэж нэг жаахан хүү сууж байгаа харагдана. Эзэн хаан өмссөн хувцсандаа тавгууцаж угаад малгайгаа унгаагаад тэгээд ээж рүүгээ хайсан байртаа харсанд ээж нь дохио өгч малгайг нь өмсөгдөг. Хэдийгээр бүх зочид суудлаа эзэлсэн ч хүлээн авалт эхлэхгүй л байлаа. Учир нь ханхүү Иоанн хүрэлцэн ирэхээс нааш хүлээн авалт эхэлж болохгүй байдаг. За энэ үед мань ханхүү яаралгүй алхасаар хүлээн авалтын танхимд орж ирсэнд зочид бүгдээрээ босоод хүндэтгэл үзүүлцгээв. Авгахыгаа харсан залуу хаан баярлаад гараа талалсан бол их хатан нь таагүй байдлаар хүлээж авдаг. Ямар гэвч хувцс өмсчихв. Эзэн хаан энэ торгыг надад бэлгэлж байсан. Танд таалагдахгүй нь гэж юу? Гэхдээ төрийн ёс жаяг гэж юм бий. Ангийн улирал дууссан билээ. Та лекцээ дараа уншиж өгөөрэй. Би ингэж суудлаа эзэллээ. Та бүхэн ч бас суудлаа эзэлнэ үү? За ингэж бүгдээрээ суудлаа эзлээд хүлээн авалт эхэллээ. Үүнтэй зэрэгцээд орон даяар эзэн хааны төрсөн өдрийг тэмдэглэн баярын жигсаал хийж ёслолын буудлага буудна. Баярын зоогийн дараа эзэн хааны төрсөн өдрийн хүсэлтэд илтгэх ёслол эхэлнэ. Залуу хаан уламжлал ёсоор тусгайлан бэлдсэн цаасан дээр хатан их минь урт наслах болтугай. Авгах маань урт наслах болтугай. Ард түмэн маань аз жаргалтай байх болтугай гэж бичсэнд тэрхүү цаасыг ханхүү Иоанн авч тусгай зан үлийн дагуу шатан тэнгэрт өргөсөнд тэнд байсан бүгдээрээ баярлан алга ташцгаана. Оройн хийж өг ордон дотор зогсчээтэл сайн танилан болох Мэн Жонու сайд ирлээ. Хийж өг тэрний өмссөн үндэсний хувцсыг дооглосонд Жонууч ийм хувцс өмсөхгүй бол бусад сайд нар тэрнийг зүгээр суулгахгүй гэж учирладаг. Тэгээд тэрний Америкийн зах зээлд гаргасан шинэ брэнд нь амжилттай яваад баяр хүргэсэнд хийж өг өөрийгөө магтахаа мартсангүй. Зариуд ингэж хувцлаа юу? Ордонд ийм хувцс өмсч болдг юм уу? Яасан болохгүй юу? Би ямар хууль зөрчсөн биш. Чи болгоомжтой байхгүй бол хил аманд өртөө шүү. Баг зэрэг хил ам харин ч хэрэгтэй биш шүү. Тийм болохоор л сон тээж өг хинч таньдаг. Сон хийж өг л бүгдээрээ таних юм штэ. Castle Group-ийн гүйцэтгэх захирал сон захирлын нууц хүүхэд гэдэл. Тэднийг ингээ ярилцаж байтал хэн туслах ирээд Мэн Жонуу сайдын чихэнд ямар нэгэн шивнсэнд Жонуу сайдаж хийж өгөөс уучлал гуйгаад тэндээс явлаа. Тэгээд тэр үндэсний хувцас тайлаад шууд Иоанн ханхүү дээр очно. Ханхүүч тэрнийг баяртайгаар хүлээж авлаа. Та битгий ингэж алга болоод байл та. Санаа зовх юм байна штэ. Яав, намайг нууц аллагад өрчнө гэж байгаа юу? Үгүй, харин чихэн туслах стресстэд үхэх нь байна. Та болгоомжтой байх хэрэгтэй штэ. Их чухал хүн байж. Би яах вэ? Чи яагаад хүнтэй гэрлэхгүй байна? Энд ирсэн бүсгүүчүүдийн тал нь чам дээр харц унгаж байхад харин үлдсэн хагасаас илүү нь над дээр харц унгаж байлаа. Та намайг гэрлүүлж байгаад дэвшүүлж зайлуулах гээд байна уу юу? Харин ч эсэргээр би удахгүй гэрлэх юм шиг байна. Бэрэгч маань намайг шахахын тэсгэд бэрх боллоо. Тэгэд гэрэлчүүл чамд л хэцүү болно да. Би гэрэлчүүл ордноос явах ёстой болно штэ. Гэтэл залуу хаан маань дөнгөж 8 настай байдаг. Тэгэхээр чиний надад өгсөн төрийн баахан залхуутай ажлууд буцаад чиний нуруунд дээр очино л гэсэн үг. Ингэж болохгүй. Төрийн ёслолд оролцох язгууртнууд улам бүр цөөрч явахад та ингэж болохгүй. Тэгвэл 2050 эзэн хааны удмын хүн гэрлэхийн тулд засгийн газрын кабинетаас зөвшөөрөл авах ёстой болно. Тэгэхээр юу хийхээ мэдж байгаа үстэй. Ингээд Иоанн явлаа. Энэ үед ордны сүлжээ унгагчаас болоод сүлжээгүй болсон хийжүү сүлжээ хайж явж байгаад Иоанн ханхүүтэй хаалц таарлаа. Нэр уучлаарай би төөрч гисэн бололтой. Нэр сон хийжүү харьяалал. Би ордонд ажилддаг үлдээ. Ордонд ажилдаггүй хүн хаалттай энэ хэсэгт юу хийж яваа вэ? 3 тоолохын дотор алга болох юм бол чиний энэ алдааг би нэг удаа хэрэгсэхгүй орхи. Нэр гэж юу? Доод ангийнхаа дүүд ингэж нэг тус болох ёстой. 1 2 Энэ үеэр ордон дотор гинэт хүчтэй дэлбэрэлт болсонд гайхсан Иоанн яарад гүгэд очлоо. За кинонд яг гоё орцсон багтан зогсоцсон уу. Та нар маань үргэлжлүүлээд үзхийг хүсвэл галзуу сервис үг рүү ороод үзээрэй. Тэнд борон бүтнээр нь ярьж байгаа шүү. Тэгэхээр та нар маань галзуу сервис угтан сабад орч нэгдээрэй. Энэ мэд олон галзуу цувралууд яригдах болно.